Хичээл 8. Имэйл жагсаалт үүсгэх, ашиглах. Имэйл жагсаалт хэрхэн үүсгэх вэ? Өмнөх хичээлд үзсэн нэг жишээнд зориулж имэйлийн жагсаалт үүсгэе. Groups.google.com хаягаар орж Gmail хаягаараа нэвтэрсэн байна. Бүлэг үүсгэх гэсэн улаан товчийг даръя. За энд бүлгийн нэрийг SFC харилцагчид бүлгийн имэйл хаягийг ингэж оруулаад бүлгийн танилцуулгыг SFC компани харилцагчдад мэдээлэл хүргэх суваг гэж бичье. Бүлгийн хэлбэрийг энд email list хэвээр үлдээж дараах 3 тохируулгыг хий. Бичлэгүүдийг хэн харж болох вэ гэсэн тохируулгад 4 сонголт байна. Бүлгийн менежерүүд, бүлгийн бүх гишүүд, олон нийт, бүлгийн эзэд гэсэн сонголтоос тохирохыг нь сонгоно. Бүлэгт хэн имэйл илгээж болох вэ гэдэг дээр мөн саяын 4 сонголтоос тохирохыг нь хийнэ. Бүлэгт хэн нэгдэж болох вэ гэдгийг энд тохируулъя. Олон нийт, эсвэл зөвхөн урагдсан хэрэглэгч, эсвэл хэн ч хүсэлтэд илгээж болно гэсэн 3 сонголтоос аль нэгийг нь сонгоно. Ингээд үүсгэх товчийг даръя. За энд би робот биш болохоо нотлоод үргэлжлүүлэх товчийг даръя. Бүлэг маань үүссэн байна. Одоо бүлэгтээ гишүүд урахын тулд OK товчийг дарж үргэлжлүүлнэ. Шараар будсан хэсэгт энэ бүлэгт өөрийнхөө нэр, зургийг хэрхэн харуулахаа сонгоно. Google-ийн профайлаа ашиглах бол энд чагтлана. Эсвэл өөр нэр ашиглах бол энд бичнэ. Ингээд өөрчлөлтийг хадгалах товчийг даръя. Одоо энд бүлэгт урах зурвасаа бичье. Хадгалах товчийг даръя. За одоо бүлэгт гишүүд нэмье. Баруун дээд хэсэгт буй менеж холбоосыг дарна. Зүүн баганд гишүүдийг урих ба шууд нэмэх гэсэн 2 сонголт харагдаж байна. Гишүүдийг хэрэв урвал тэд таны урилга имэйлийг хүлээж аваад 7 хоногийн дотор зөвшөөрснөө мэдэгдэх ёстой болно. Ингэж байж тэд таны имэйл жагсаалтанд нэмэгдэнэ. Харин гишүүдийг шууд нэмбэл тэд таны имэйл жагсаалтад тэр даруй нэмэгдэх болно. Гишүүдийг шууд нэмэх холбоосыг даръя. Эхний цонхонд гишүүд буюу харилцагчдынхаа имэйлийг даслалаар тусгаарлан бичнэ. Энд дээд тал нь 10 хаяг бичих ёстойг та анхаарна уу? Google Groups-ийн нэг давуу тал нь энд зөвхөн Gmail гэлгүй Yahoo, Outlook, бусад ямар ч төрлийн имэйл хаяг нэмж болдог. Дараагийн цонхонд урилга зурвасаа бичнэ. Бүлгийн нэр, танилцуулга, имэйл хаягаас гадна энэ зурвас гишүүдэд очдог байгаа. Энэ доор гишүүд имэйл хүлээн авах 4 янзын тохируулгаас сонгоно. Гишүүд имэйл авахгүй, зөвхөн вебээр орж харилцана. Имэйлийн хураангуйг өдөрт 1 удаа авна. 25 хүртэлх имэйлийг цуглуулж, бүрэн ихээр нь 1 имэйлээр авна. Имэйл бүрийг илгээсэн даруйд нь авна гэсэн сонголтуудаас тохирохыг нь сонгоно. Бидний хувьд 4 дахь чагсаалт тохиромжтой байна. Ингээд нэмэх товчийг даръя. Имэйл чагсаалтад харилцагчд маань нэмэгдсэн байна. Энэ үйлдэлийг давтан бүх харилцагчдаа нэмээрэй. Гэхдээ энд Google-ийн зүгээс зарим хязгаарлалтууд тавьсныг анхаарах хэрэгтэй. Тухайлбал нэг бүлэгт өдөрт дээд тал нь 100 харилцагч нэмж эсвэл 500 харилцагч урьж болно. Хэрэглэгч 7 хоногт дээд тал нь 5 бүлэг үүсгэж болох гэх мэт. Эдгээрийг Google-ийн бодлого ба хязгаарлалт хуудаснаас үзэж болно. За ингээд та өөрийн харилцагч, үйлчлүүлэгчид, карт эзэмшигчдийн имэйл жагсаалттай болоод авлаа. Одоо дараа нь яах вүлээ? Имэйл жагсаалтыг бүтээлчээр ашиглах 2 зөвлөмжийг толилуулъя. Нэгдүгээрт мэдээлэл илгээх. Бизнесийн харилцагчдаа тодорхой хугацааны давтамжтай захиа, нийтлэл, хямдрал урамшууллын мэдээлэл илгээх хэрэгтэй. Ингэснээр та тэднийг халамжлах, хадгалах үе таалгыг нээнэ. Харин таны мэдээлэл харилцагчдыг залхах ёсгүй. Үүнийг дэмжиж Google Group-ийн зүгээс нэгэн тохирохоог хийсэн байдгийг энд дурдах хэрэгтэй. Тохируулга, имэйл, имэйлийн хөл хэсэгт имэйл жагсаалтаас асуулах бол энэ хаяг руу имэйл илгээнэ үү гэсэн холбоос автоматар оруулж өгдөг байгаа. Ингэснээр хэрэв харилцагч таны имэйлийг хүлээж авахаас салхвал жагсаалтаас асууж болно гэсэн үг.
Хоёрдугаарт имэйл жагсаалтаа баяжуулах. Харилцагчдын имэйл жагсаалтаа тогтмол баяжуулж, улам бүр боловсронгуй болгох хэрэгтэй. Шинэ хэрэглэгч, байнгын хэрэглэгч гэх мэт төрөлжсөн жагсаалт үүсгэж болно. Имэйл жагсаалтаа баяжуулахын тулд олон арга хэрэглэж болох юм. Тухайлбал, вебсайтаар зочилсон хэрэглэгчийн имэйлийг бүртгэж авах, имэйл гарын үсэгтээ үйлдэл дуудсан холбоос оруулах, ямар нэгэн үн цэнтэй агуулга өгөх гэж буй бол имэйлийг нь авах гэх мэт. Энэхүү хичээлээрээ бид имэйл жагсаалт хэрхэн үүсгэх, бизнест имэйл жагсаалтыг хэрхэн ашиглах талаар авч үзлээ.